шинийн 2-3-нд амраад шинийн 4-өөс ажил эхлэхээр байгаа. Таны хувьд ер нь яг энэ 2 хоногт ах トゥ амраг саданда очиж золгож амжих болов уу? Энийг ер нь сунгах нь зүйтэй юу гэж бодож байна? Амжихгүй шүү дээ. Очиж шинийн 3-4 ингээл үргэлжлээд ер нь шинийн 8 хүртэл ахмадууд ихтэй дээрээс нүдэ орон зэгтэй байдаг болохоор ирж чиж явсараа тартах байхгүй. Тэгээ манай эрдэнэт рүү ялангуяа зам нэлийн өглөөртэй байдаг. Миний хувьд бол харин ягаад ч явчихаргүй л тийм манай хадмад хөдөө баян онгорсын үлцэт суманд нарийн гол гэж бүр хөдөө идэг. Тэгэхээр энэ жил бол хөдөө явж шинэлнэ гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь эрдэнэтэд манай ээж байдаг. Тэгээд буцаад нааш ирэх замдаа эрдэнэт орно гэхлээр ягаад ч 2 хоногт бол явчихаргүй. Яг хөө зүгээр сеансрын хувьд бол амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлж тооцох тийм эрх нь бол сеанс байгаа. Тэгэхээр тэр эрхийг өөрийн шийдвэр гаргах болов гэж найдаж байна. Гэтэ жоохон аль болох уг нь эрт шийдвэр гаргасан бол хүмүүст их зүгээр авах юм болов уу гэж бодож байна. Хөдөө орон нутгаар явж амжихгүй. 1-2-нд бол золгочно. Цөөхөн айлаар орно. Гэхдээ тэгээд боломжоор ороод дуусгах чинь хангалттай багт гэж бодож нэг хоолой айлж байна. Би амралтыг ер нь 3 хоногоор сонгочиход бол яг одоо Монгол түмэн маань бүгдээрээ хоорондоо сайхан залгалтаа хийгээд те энийг жилийнхаа одоо бүх одоо сайхан ах トゥ хамаатан садандаа ярьдаг тэр гоё одоо сэтгэлээ бас нээлцэх маш гоё өргөн боломж нь хангалттай байх болов уу гэж бодож санал төвшүүлсэн. Тэгээ харамсалтай нь бол нэх юу асангүй. Тэгээд ер нь нийгэм ч гэсэн бас иргэд ч гэсэн те их удаан амралт хэрэггүй гэж байна. Тэгэл одоо намайг одоо амралт ярьсан чинь энэ нийт 2 амралтаас өөр юм ярихгүй л тэл гэдэг тийм бас үнцгтэй иргэд ч гэсэн бас мэрсэр байлаа. Тэгэхээр одоо альнийхаар нь бай гэхв тэгээд шийдснээр нь л явж те. Миний хувьд бол яг нэгд өдөр ялангуяа замын үдэд очиж бас хадам имээ өвдөг золохоор төлөвлөсөн ажлаа ингээд бас нэг оролцсон байгаа тийм ялтчгүй бас нэг хөвшин хадмадтайгаас те хөвшин хүмүүстэйгээс хүндэтгээд золохгүй л бас болохгүй л те тийм учраас явна гэж төлөвлөгөөнд оролцсон. Явнаа яа гэхгүй. Ер нь бол бусад илүү дутуу байруудыг байхгүй болох хэрэгтэй. Наадам цагаан сараг байдал манай үндэсний байр учраас аль болох жоохон сунгуу 50-50 гэх нь бол аюулгүй байдлын хувьд ч тэр ах トゥ төрийн сад дараа ороод бас одоо уулзч учрах жилдээ ганц 2 удаа л орж байгаа шүү дээ. Тэр боломж ч гэсэн тэр